Уг нь цас цагаан байдаг да. Гэвч энэ цас ягаад ч юм хар. Биш ээ, хар хөх юм. 2009 оны тэр нэгэн тэмдэглэлт баярын өдрөөр очмаа дурлалт найз хөвгүүнээ хүлээн сэтгэл догтлон өөрийнхөө дотны найзынд байлаа. Үс гизгээ ороож хацартаа ингэсэг түрхэж огтын дэггүй яриа төсөөллийн болцоог ярилцсан догтлол дүүрэн байсан тэр орой. Болцоод цаг ирлээ. Хуучны 9 давхар байрны аркаар гарч найз хөвгүүнээ нүдэрээ хайлаа. Тэр ирчгэж Шар Сити таксины хаалгыг нээж зогсоо. Жижигхэн биетэй нүдэрээ инээсэн бор хөвгүүн яг л өнөх цагаан морь хөлгөлсөн ханхүү гэлтэй. Уугийг их энэ хөвгүнд дурлаж бие биедээ татагдаж олон дурсамж бүтээж байгаа энэ цаг хугацаа яг л зогссон. Эсвэл бүр сум шиг харваж тоолохын зургийг өнгөрч байх шиг. Хайр гэж энийг л хэлдэг юм байжээ. Сайхан юм аа. Хамтдаа л байхад бүх юм үргэлж баяр баясгалтай бас тортоггүй тунгалаг юмсанж. Бүх дурсамжаа хадгалж тухайн үедээ Sony Ericsson гэх улбар шар замтаа утсанд их л идэвхтэй зураг бичлэгээ уугийн үлдээсээр зуршил болжээ. Өдөр хоног ээлжилсээр 7 жилийг баяр баясгалтай өнгөрөөлөө. Энэ хугацаанд хоёулаа суралцаж, ажиллаж, бусдын ладал амьдралаа зурсан юм. Анхны юм бүр хизээч мартагдахгүй анх удаа тусдаа гарч хамтдаа хоол хийгээд шар төмпөнд хийж ширээндээ тавиад баяр хөөрөө тэмдэглэн өнгөрүүлсэн тэр л өдөр саяхан мэт. Нэг л мэтгээд 7 дахь жилийн намар хаяанд ирчихэж. Ажил амьдралаа дээшлүүлэх цаашлаад өнөөгийн ийм хүнд нийгэмд хөлөө олохын тулд хэн хүнгийн мөрөөдлийн гадаадыг хүсэмжилсэн үе. Ууги явах болчихлоо. Их холын газар нисэх буудалд олны дунд амлалтаа өгч амраг хайртай үдэх хүмүүс зөвхөн тэр хоёроор зогссонгүй. Явлаа. Онгоц нислээ. Хун цагаан онгоц гүн хөх тэнгэрт яг л бүжигчин шиг эргэлдэн ниснэ. Очмаагийн хүзүүндээ зүүсэн хар хөх өнгийн альчуур нэвчэртлээ норж газар алдууран очихдоо их газрыг тэр чигт нь хар хөх өнгөөр будчих шиг. Магадгүй амлалтаа биелүүлж алсаас ирэх хайртыг нь хун цагаан онгоц эргэн авчирч газар дуулахад их газар эргээд хэвэндээ алтран шаргалдах байх. 1 жил, 2 жил, 3, 4, 5, 6, 7. Эхэндээ уцаар ярьж захидал бичиж алсын үерхэл алхамж хөргсөнгүү хайраар үргэлжилсэн. Гэвч нэг л өдөр хоёулаа ярих нь багасч харилцаа холдсоор чимээ алтарсан. Сэтгэлийн гүнд сангалцдагч хэн алхам хийгээгүй. Хэнийг буруутгах вэ? Яг үнэндээ хэндэнч буруу байгаагүй, зүгээр л цаг хугацааны ерөнхий шалгалтандаа унчихсан хоёр. Олон жилийн дараа очмаа шуудангийн хайрцгаа шалгаад нэгэн дугтуутай зүйл хүлээж авлаа. Тэнд жижигхэн цаасанд Димбалын хийж нугалсан мемори карт байв. Илдэв захидал, тайлбар үг үнд алга. Гайхсан бүсгүй заавал нээж үзхийн түүс болж мемори уншигч худалдаж аван зөөврийн компьютертой холболоо. Юу вэ? Хэн бэ? 19 настай алей хонгор айлтай охин хайртай хөвгүүнтэйгээ өөдөөс харан инээж байгаа. Тоглож байгаа, бас дуулж байгаа, эрхэлж байгаа дүрс бичлэгүүд, бас гэрэл зургууд. Нулимс урсаа тогтдоггүй. Догдолж байсан тэртэйх жилүүдийн мэдрэмж зүрхний гадаа ирээд дотгош орох гээд балбаж байна. Урсаар л нулимс. Очмаа агаар амсгалж тайвширхаар гэрээсээ гарлаа. Орцны гадаа сэвсгэр цас хаялж байна. Уг нь цас цагаан байдаг да. Гэвч энэ цас яагаад ч юм хар биш хар хөх юм. Магадгүй тэр одоо ч ирээгүй бололтой.
Яг энэ мөчөд Сөүлээс Улаанбаатар чиглэлийн нисэх онгоц газардаж байлаа. Тэр ирж явна.